дор үзнэ. Цээжний ард талаас тэмдэглэлт хийх энэ тохиолдолд өвчтний хоёр гарыг цээжний урд талд зөрүүлж эргээ тэрсэн байдал суулгана. Эмнэлэгдэл байгаа эсхийг тухайн хүнээс асуух ба түүний нүүрс тарианы хувирлыг ажиглаж тодорхойлно. Дууны доргион дамжуултыг үзэх. Эмч гарын алгаараа дууны доргионы тархалтыг мэдэрч тодорхойлдог. Иймд өвчтнөр эр үсэг орсон үгийг чанга дуугаар хэлүүлж, эмч цээжний ижил хэсэг гарын алгыг нягт тавьж дууны доргионы тархалтыг үзнэ. Хэвийн үед дууны доргион цээжний ижил хэсэг ижил хүчтэй мэдрэгдэнэ. Дууны доргионыг цээжний урд талд үзэхдээ эмч хоёр гараа босоо байдал өвчтний биеийн дагуу байрлуулж доорх шугамудаар үзнэ. Үүнд эгэмний дээд хонхор, эгэмний доод хонхор, 2-3 дугаар хавирах хоорон мөн сугны доор зэрэг болно. Цээжний ард талд даалны дээр, даалны хооронд, даалны доор гарын алгыг байрлуулж үзнэ. Цээжний ард талаас даалны хооронд дууны доргионыг тодорхойлохдоо эмч гарынхаа алганы хажуу өрөмжийг тавьж үзнэ. Гялтангийн шүргэл тэмцэрэгдэх эсхийг тодорхойлохын тулд эмч гарын алгыг тухайн хүний цээжний хинхэрцэг нягт байрлуулж, гүн амьсгал авах гаргах үед үрэл тэмдэглэж байгаа эсхээр тодорхойлно. Та бүхэн хуурай телевизэд өвчний үед даалны доор гялтангийн шүргэлт байгаа эсхийг тодорхойлохыг харж байна. Цээж тогших арга. Харьцуулсан байршлын гэсэн тогшилтын 2 арга байдаг. Харьцуулсан тогшилтыг цээжний урд тал эгэмний дунд шугамаар, эгэмний дээд хонхорхой, эгэмний доод хонхорхой, 2-3 дугаар хавирах хоорон, сугны урд шугамаар 3 ба 4 дугаар хавирах хоорон, мөн 4-5 дугаар хавирах завсар хийв. Цээжний ард тал, даалны дээд, даалны хоорон, даалны дор 2 тал харьцуулж тогшно. Тогших үзлэг хийх аргачлал. Зөв гартай хүмүүст хуруугаар тогших аргачлалыг тайлбарлая. Зүүн гарын алгыг тогших үзлэг хийх хэсэг нягт байрлуулна. Зүүн гарын дунд хурууны 2 дугаар үе бол плисметр хуруу болох үүрэгтэй. Иймд энэ хурууг тогших гэж буй биеийн хэсэг тарилэг тавина. Зүүн гарын бусад хуруу авиаг сарниулахгүй байх үүрэгтэй тул хуруунуудыг хооронд нь ялимгүй зайтай байрлуулна. Баруун гарын дунд хурууны өндгөөр зүүн гарын дунд хурууны 2 дугаар үе дээр перпендикуляр буулгах маягаар тогшилтыг хийнэ. Тогшилтыг зөвхөн бугуун үеэр хөдөлгөж хийнэ. Богино, завсарлагтай, ижил хүчээр тогшно. Цээжний ард талд даалны хооронд харьцуулсан тогшилтыг хийхдээ плисметр хурууг хавирах хооронд параллел тавьж үзнэ. Мөн плисметр хурууг босоо байрлуулж тогшиж болно. Байршлын тогшилтоор уушигны дээд ба доод хэлийг тодорхойлдог. Дээд хэл тодорхойлох гэсэн ойлголтод уушигны орой, кренигийн талбайг тодорхойлох арга багтана. Уушигны оройг урд талаас тодорхойлох. Оройн өндрийг олохын тулд өвчтний толгойд эсрэг талын мөр тийш харуулна. Плисметр хурууг эгэмний дунд хэсэгт эгэмтэй параллел байрлуулж, хүзүү рүү дээш чиглэж, уушигны тод авианаас дүлий чимээ илэрхэд тогшино. Хэмжээсийг уушигны тод чимээтэй талаар аавна. Эрүүл хүний уушигны орой эгэмнээс дээш 3-4 см байрлана. Уушигны оройг ард талаас тодорхойлох. Ингэхдээ өвчтний толгойг бүхийлгсэн, байрлал, хүзүүний 7 дугаар нугламын сэртэн олно. Плисметр хурууг даалны дээд ирмэгийн голд байрлуулж, хүзүүний 7 дугаар сэртэн рүү чиглэхдээ тогшно. Хэвийн үед уушигны орой нь цээжний ард талд 7 дугаар хүзүүний нугламын харалдаа байна.
Кренигийн талбайг олох. Уушигны оройд тод чимээ өгч байгаа хэсгийг кренигийн талбай гэнэ. Энд өвчтний ард зогсож лисметр хурууг трапез булчингийн дунд хэсэг урд ирмэгтэй перпендикуляр байрлуулна. Үүний дараа хүзүү, мөр гэсэн хоёр чиглэлээр уушигны тод авианаас дүлий чимээ илэрхийлж тогшно. Хэмжээсийг уушигны тод чимээтэй талаар аавна. Кренигийн талбай хэвийн үед 4-7 см байна. Зүүн нь баруунаас 1-1.5 см илүү өргөнтэй байдаг. Уушигны доод хил. Уушигны доод хил нь гиперстеник жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүдэд өрцтэй, астеник хижээл хүмүүс эрэгтэйчүүдэд өрцдоор байрлана. Уушигны доод хилийг цээжний баруун тал доор 7 шугамаар тодорхойлно. Үүнд өвчүүний, эдэмний дунд, сугны урд, сугны дунд, сугны ар, даалны, нурууны ойролцоох шугамаар тодорхойлдог. Хэвийн үед эдгээр шугамудаар уушигны доод хил нь хэрхэн байхыг хэлээ. Өвчүүний шугамаар 5 дугаар хавирга хооронд, эгэмний дунд шугамаар 6 дугаар хавиргаар, сугны урд шугамаар 7 дугаар хавиргаар, сугны дунд шугамаар 8, сугны ард шугамаар 9, даалны шугамаар 10 дугаар хавиргаар, нурууны ойролцоох шугамаар 11-р нурууны нугалмын хэсгэнгээр тодорхойлогдсон. Уушигны зүүн талын доод хил тодорхойлоход өвчүүний болон эгэмний дунд шугам оролцдог. Учир нь энэ зүрхний хилиатаатай давтдаг. Уушигны замчих хөдөлгөөн. Цээжний баруун тал эгэмний дунд, сугны дунд, даалны гэсэн 3 шугамаар тодорхойлно. Харин зүүн тал эгэмний дунд шугамаар тодорхойлдоггүй, бусад 2 шугамаар нь тодорхойлно. Уушигны займчих хөдөлгөөнийг сугны дунд шугамаар тодорхойлохыг тайлбарлая. Уушигны доод хилийг олж тэмдэглэнэ. Гүн амьсгал авч амьсгалаа түгжих команд өгнө. Энэ үед эмч уушигны доод хилээс доош чиглэл уушигны тод чимээнээс дүлий чимээ гасгал тогшно. Хэмжээсийг уушигны тод чимээтэй талаар аавна. Дараа нь тайван амьсгалуулж, гүн амьсгал аваад гаргасны дараа түгжих команд өгнө. Энэ үед доод хилээс дээш чиглэл, дүлий чимээнээс тод чимээ гасгал тогшно. Хэмжээсийг уушигны доод чимээтэй талаар аавна. Цээж чагнах арга. Амьсгалын үндсэн шуугааныг өвчтөн хамраар амьсгалах үед чагнаж байсан. Уурсан хоолойн амьсгалыг өвчүүний дээд ирмэгийн дээд хонхолгой 3-4-р сээр нурууны орчинд сонсож болно. Цулцангийн амьсгалыг цээжний урд тал, эгэмний дунд шугамаар, эгэмний дээд доод хонхолгой 2-3 дугаар хавирга завсар. Сугны урд шугамаар 3-4 дугаар хавирга, мөн 4-5 дугаар хавирга хооронд сонсно. Цээжний ард тал даалны дээд, даалны хооронд, даалны доор ячмын шүргэлтийн амьсгалыг нэмэлт амьсгалын шуугаан гэнэ. Нэмэлт шуугааныг чагнахаар илрүүлэх амаар нь амьсгалуулна. Эмчийн үзэлгийн дараа өвчтөн сэтгэл ханамжтай болох нь тухайн эмчийн зөв харьцаа, чадвар, зөв хандлагын илрэл байдаг.